За бид нар ч бас гадна дотны хэвлэл мэвлээс юм мэддэг болсон байна. Та нарын тэр тодорхой нарийн ширээмийг мэдэхгүй юм байна. Тэр Times дээр юу гарсан юм бэ? Тэр юм үнэн юм уу, худлаа юм уу? Энэ ч одоо Монгол улсын нэр хүндэд нэлээд нөлөөлөхөр юм байна шүү дээ. Одоо говидко одоо хэн мэддэм байгаа? Асуумаар байгаа байхгүй юу бас. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч бас хуулиар хамгаалагдсан нэр хүндтэй л дээ. Тэгээд гадна дотн бид нэр эхлэхээ холбоо энэ нөхцөл байдалд ийм байж идэг. Тэгээ одоо хэвлэл мэдээлэлээр гадны хэвлэлээр ийм гараад идэг. Энэ одоо ямар учиртай юм бэ? Энэ чи одоо ганцхан Монгол ардын намынхан гэхгүй шүү дээ. Монгол улс л гэж яриа шүү дээ. Энийг нэг тайлбарлчих уу? Гадны хэвлэл дээр гарсан нийтлэлийн талаар энэ танхим тайлбар хийх эрхтэй хүн бол байхгүй шүү дээ.